Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Солилцол нэвтрүүлгийн маань шинэ дугаар эхэлж байна. Бид өнөөдрийнхөө дугаарт Монголын цөм цацрагийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бям Жаргалахыг урьж оролцуулж байна. Юуны өмнө хүрэлцэн ирж бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд танд баярлалаа. Баярлалаа. Нийгэмлэг гэх тухай эхлээ та танилцуулаач, ер нь юу хийгээд байна? Олон нийт цаан чин ураантай холбоорлолтын үйл ажиллагаатай холбоотой сөрөг үр дагаврууд гэдэг ингээд бөө юм яриад байдаг. Нийгэмлэг маань одоо юу хийж байна вэ? Тэгэхээр ийм юм л да. Өнөөдөр бол хүндрэлтний амьдралд цөмийн технологи болон салбар үрт нэвтэрсэн байна. Жишээлх юм бол одоо бидний хамгийн сайн мэддэг юм чинь эмнэлгийн салбар ба шүү дээ. Одоо хөгжүүлж чинь цацраг дуу эмнэлэг гэдэг чинь бол яг нэг цацрагаар эмчилдэг эмнэлэг гэсэн үг байхгүй юу? Эмнэлэг байна. За тэгээд энэ албарлалтын салбаруудад хайгуулт, геолог хайгуултын салбарт одоо энэ нүүрсний одоо ялангуяа энэ нүүрсийг өргөмдөд одоо хэдэн метрийн гүнд ямар хуу чанартай ямар нүүрс байна гэдгийг бол юу явуулчихдаг. Цацрагтай юм зоонд явуулаад тэгээд нөгөөхөөс нь ямар зузаантай байна гэдэг би бас гайхаад байдаг гэсэн байхгүй. Яаглаар одоо бусдын ингээд нефт нүүрсэн дээр нэг хэрэглээд одоо бусдаа шитмалтмал байна шүү дээ. Тэн дээр хэрэгэлдэг бол бусдаа шитмалтмал дээр чөмөг гэдэг юм гараад ирдэг ингээд чулуун. Нүүрс ч нөгөө сэвсгэр учраас эсвэл ингээд нягтарч байгаа эсвэл нөгөө өрөмдөгч усаар өрөмдөн шүү дээ. Тэгэхээр нөгөө усандаа зайлагдаад гарч ирдэг байхгүй. Одоо ямар гүнд ямар зан. Тэгэхээр тэнд тийм одоо картаж гэж яриад байгаа тийм технологи хэрэгжилж байна. За тэгээд одоо ерөнхийдөө аж ахуйн газар тариалан ингээд хэрэгжилж байна л да. Тэгэхээр манай нийгэмлэгийн гол зорилго бол энэ цөмийн технологи эзэмшигч, хэрэглэгч энэ байгууллагуудыг л нэгтгэсэн нийгэмлэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө одоо энэ чинь бол энэ аль чим чинь хоёр талтай байдаг шүү дээ. Одоо бол манайд цөмийн технологи, уран олборлого, гадмын цэглэгээс барихын эсрэг нийгэмлэгүүд байна. Эсрэг талын тийм. Манай иргэний байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувь хүмүүс тийм байна. Улс төрийн байгууллагч ногоо нам мэдрэг тийм. Тэгсэн гэнэ бас ногоо нам мэдрэг гэж арай хэлж болохгүй хаа яагаад гэвэл дэлхий дээр цөмийн технологиг хэрэглэхийн төлөө экологийн байгууллагууд маш их байдаг. Манайд бол тэр талаар нь ерөөс ярихгүй. Одоо өөрөөр хэлэх юм бол ногоонднууд цөмийн технологийн төлөө өгдөг. Ягаад гэвэл одоо бид нар усан цахилгаанаас барилаа гэхэд маш их үржилшимтэй газрыг усанд оруулж байгаа шүү дээ. Тэр чинь одоо хондоо сая одоо энэ хамгийн сүүлийн томоохон төсөлчний 3 авчлын төсөлөд хэд чинь агуу юм барьж шүү дээ. Тэг чинь бараг хэдэн сая хүн үлгэн шилжүүлж шүү дээ. Тэдэн мянган тасгад тэр усанд орж байгаа байхгүй юу? Яг энэтэй адилхан явдал намайг би ирхүүд өгсөн шүү дээ. Ирхүүд одоо энэ юуны усан цахилгаан станц барьсан юм. Братский усан цахилгаан станц чинь. Тэгээд одоо Оросын хоёр алдартай хүн бол зохиолч. Нэг нь Распутин чи яг Распутины тосгон дээр юунд нь живсэн байхгүй юу? Далан барихлаа чи ингээд нөгөө том нуур үүсэн шүү дээ. Нуурынхны ярол Распутины тосгон живсэн. Тэгээд Распутины тосгон живсэн учраас Распутин бол тэрний тухай маш их тийм өрөвдмөр юм битсэн одоо. Одоо өөрөөр хэлбэл миний өвөг дээдсэн шаарилтай унсан газар ингээд алга боллоо гэдэг одоо харамсаж. Нөгөө нэг хүн болохоор нөгөө Евтушенко юу гэнэ. Тэр болохоор бол нөгөө тэр гарч ирж байгаа асар их цахилгаан бол одоо социализм байгуулахад үнэтэй өвнөөр оруулж байна гэдэг. Яг ингээд одоо шилхэн бол Оросын хоёр агуу зохиолч бол яг нэг юмдаар хоёр байр суурь илэрхийлж байгаа юм. Тэгэхээр яг тэр утгаар наваад үзэх юм бол усан цахилгаан станц бол ямар ч хоргоо гэдэг боловч үнэн хэрэг дээр бол бас их тэр чи ягаад гэвэл тэр голын иргэн тэр хөвжшимтэй үржилшимтэй газар шүү дээ. Үржилшимтэй газар гэж маш ховор зүйл байхгүй. Тэр усанд ордог. Энэ талаараа бол одоо эколог сэргэмлэтэй маа. За одоо нүүрсний одоо манайхны дулаан станцууд ч юм бол асар хэмжээний нөгөө CO2 хүлэмжийг ялгаруулж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бол одоо шатсан нүүрсний үнс гэдэг чинь бол асар их хог үүсэж шүү дээ. Асар их хог үүсгэхэд энэ үнснээс чинь болоод үнс чи яг үнэндээ бол бас энэ уран бол бүх юмд байдаг шүү дээ. Бүх одоо бүх хөдөлтөй зүгээр баялаг бослон нүүрсэн ч гэсэн бий. Тэгэхээр эн чинь ингээд нүүрсээ чинь ингээд шатаагаад үнс болохлоор нэг уран баг үнсэндээ баяжаад илүү их юутай болдог байхгүй юу? Цацрагтай. Тийм учраас одоо хондоо энэ үнсэн блокоор одоо хүн амьдрах орон сууц мус барих хэднэр бол бас хортой. Манайхан бас нэлээд барьсан. Нэг хэсэг бариад эхэлжсэн шүү. Тэгээд энэ их сургуулийн эрдэнэтэд эдгээр судалгаа хийгээд тэгээд энэ нь бол нөгөө барилгын стандартад хэрэглэхгүй байхаар ингэж одоо хүн амьдралыг та сайн хэллээ шүү дээ. Нийгэмлэг бол одоо цөм цацрагийн
одоо хэрэглэгч болон үйлдвэрлэгч эзэмшигч байгууллагуудыг нэгтгэдэг гэж. Энд чинь одоо тухайлбал за та сая эрүүл мэндийн салбарын байна. Уул уурхайн салбарын байна энэ гэж шүү дээ. Одоо нөгөө иргэний байгууллагуудын маань яг гол хараанд нь анхааралд нь өртөөд байгаа тэр одоо хөрөнгө оруулагч нараа тухайлбал Ариава байна тий. Кожагаа тий. Хаарс байна одоо манайх чинь засгийн газар одоо хэлэлцэж байгаа. Дэлгэр байгууллагууд бас танай нийгэмлэг гишүүнчлэгдэж байгаа. Гишүүнчлэгдэхгүй. Манайх дандаа дотоодын байгууллагууд байна. Эднэр ч бол уул уурхайн компаниуд байхгүй. Манайд ч бол одоо хондоо Монгортаж гэдэг юм уу, Геосан гэдэг юм уу, тий одоо өөрөөр хэлэх юм бол засаг ихтгэд үүсгэр ашиглаад хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд байна. Өөрөөр хэлбэл манайд одоо за 1000 гаруй юмуд байдیں۔ Засагт үүсгэрүүд. Тийм. Засагт үүсгэрүүд. Ягаад гэвэл үүсгэр чинь одоо импортлох, ашиглах, тээвэрлэх, хадгалах гэдэг нь маш нарийн журамтай шүү дээ. Тоо бүртгэл одоо тэрний хадгалтын горим ямар хуваах вэ гэдэг. Тэр 1000 гаруй үүсгэр байна. Жишээлх юм бол одоо хөтлийн займын шахаад ирэх чинь нөгөө цементний нөгөө найрлага марилга нь ямар байдгийг гэдэг чинь нөгөө ирмэтгэн зураг шиг харах нь шүү дээ үүсгэрэл ингэж харагдаж байтай. Одоо энэ засвар аймлаг дээр байна. Мөн одоо би хүртэл өөрөө нөгөө физикийн багш чинь цэвэрсгийн лабораторичд нөгөө оюутнуудаар ч нөгөө засвар идэвхт бодисыг тоолуулж барих те. Одоо зайнаас яаж хамаарч ийн дунд нь саад тавихлаар яаж ийн те. Гэмэрлэгээр тийм ажил лабораторийн зорилттой үүсгэрүүд ч байна одоо манай. Тэгэхээр энэ бүх юмнууд ч бол өөрөө манайх ер нь бас энэ цацрагийн талын хууль журам эднэр бол нэлээд гайгүй шүү бас ч гэж. Энэ яагаад гэвэл энэ чинь социализмын үеэс эхлээд хэрэглээд ирсэн. Тэгээд тэр журам нь улам боловсронгуй болоод ингээд байгаа юм. Одоо манай жишээлх юм бол одоо энэ хөлийн гарцууд гэж ярьж шүү дээ. Одоо замын үед байна. Буян тохон энэ дээр Америкийн одоо тэр цацрагийн хяналтын багжууд байна шүү дээ. Тэр цацрагийн хяналт хамгаалалт сайн байгаа гэсэн. Хяналт хамгаалалт бол нэг санаад одоо хорзуул. Айгуу. Ягаад гэвэл за ерөнхийдөө бол олон нийтийн зүгээс гарч байгаа эсэргүүцэл нь бол яг одоо зөвхөн цөмийн одоо эрчим хүч цацраг итгэх гэхээсээ илүүтэйгээр уран тэр ашигт малтмал байна шүү дээ тийм ээ. Тэрнийг жаахан эсэргүүцээд байгаа юм болов уу гэж надад харагдаад байгаа юм л да. Мэдээж игээр хоргоо аюулгүй технологи процесс гэж байхгүй л дээ. За энэ уран олборлохыг эсэргүүцэж байгаа энэ улсуудыг би ойлгож байгаа. Бас энэ яг нэрээ хүн чинь мэдэхгүй юмнаас яг айдаг шүү дээ. Нөгөө нэг ажиглагч маань бид нар чинь социализмын үед атомын бомб гэж нэг аймаар юм нэг өдөр Америк авсраа хайчихна гэж ингэж нэг иргэний хамгаалалтын сургууль хийсээр байгаад тэр юу ч одоо бидний юунаас бас юу ягаагүй байна. Одоо тэр сэтгэхүй одоо хондоо бид нар чинь хятад гэх тэр нэг ханддаг шиг тийм сэтгэхүй байгаад байна шүү дээ. Тэр ерөөсөө тэр байгаад байгаа. За яг дэлхийд дээр энэ одоо хондоо Оросын дэлхийд эхний 5-д авдаг баха одоо Карасаканскт байдیں۔ Периаргоны уулын хэмээ үйлдвэр гэж. Энэ бол хондоо манай Монгол улсын хэлээс нэг 80 км-ийн цаана байгаа шүү дээ. 80 км-ийн цаана байдаг. 90 цаавар одоо мардагаас олборлол энд боловсруулж ирсэн байхгүй вагоноор ачаад. Тэнд одоо хажууд нь одоо тэр чинь 60 мянган хүнтэй байгаа да Карасаканск тийм хот байж л байна л да. Хүмүүс ажиллаад орно олборлол. Тэгэл өнөөдөр бол хэмжих багжийн наривчлах өндөрсөн байна. Багц сайжирсан сайн муу хоёр талтай байна. Одоо өөрөөр хэлэх юм бол нэг хор тавдар модрыг чинь оншилдог багц сайжирчингууд барал бүх хүн илэг муутай ч юм уу бүх хүн тийм бол гараад байна шүү дээ. Тэр чинь бол нэг ерөнхий дундаж өвчлөл нэгсээд байгаа даа биш. Онцлог чадвар нь сайжирч байгаа шүү. Дээр үе чинь бол одоо нийлгийг яадаг ч байсан бүүмэд одоо ч юм бол ягаар ганц хараал мэдчихэж шүү дээ. Тэгэхээр тэрнтэй адилхан одоо энэ засваргийн хэмжилтийн багжууд тэгээд энэ засваргийн одоо энэ амьд организмд үзүүлэх одоо нөлөөний асуудлаар одоо маш их судалгаа эднэр яваад ингээд ирэхлээр яг тэр талын судалгаа модлогыг аваад үзэх юм бол цацраг шиг амар аюултай юм байхгүй болтаад байхгүй юу. Гэхдээ нөгөө талаас нь аваад үзэх юм бол өнөөдөр жишээлх юм бол Франц бол манайхаас 3 дахин бага газартай болсон шүү дээ. Европын төв дээр байж байгаа гэж. Франц эрчим хүчнийхээ 85% атомын цэглэлсэн цэцэн энерги хангаж байна. За бидний хамгийн сайн мэддэг юм одоо цөмийн шумбагчлалгууд. Энийг одоо захилгаан одоо тэр мотор эдрийг яаж хангах уу гэдэг хүн асуудал байхгүй юу. Тэр шумбагчууд чинь бүгд нөгөө хүчилтөрөгч орчин шүү дээ. Далайн гүн гэдэг чинь. Тийм учраас л эдгээр бүгд одоо энэ цөмийн реактор тавьсан байгаа юм. Тэгээд энэ цөмийн реакторыг тавьж чад энэ чинь бол нэг нарийн мэрэгжлийнхөө ажил болохгүй нэг хугацааны зэрэглэл ажил болж байгаа шүү дээ. Тэн дээр алба хаж байгаа зэрэглэл. Тэгэхээр чинь бас тэр дотор ч одоо хорлон сүрдэгч мөтгч зохиж явж болно шүү дээ. Тийм юм яаж боддог.
Тэгэхээр бүр тэднээс хамгаалаад энэ дэлбэлэгсэн дэлбэр хэрэгүүд юм. Одоохондоо энэ одоо атомын цөмийн шумбагч реактор ер нь даслал орсон тохиолдол баг байхгүй. Зөвхөн шумбагч өөрөө олцсон тохиолдол байна шүү дээ. Гэх мэтлэнгээр. Тэгэхээр одоо эдний тавиад байгаа асуудал бол одоо уран олборлох бол маш их аюултай. Тэгэхээр баг бодлоо айлгүй энд одоо юу гэдэг хэдэн үеэрээ ч гэдэг юм уу те одоо даван туулж болшгүй одоо энэ цацрагийн хартай болно л гэдэг ийм л асуудал тавиад байгаа юм л да. Би энэ бас юунаас нь нэг талаас нь ойлгож байгаа бас ингэж нийгмийг сэрэмжлүүлж те. Тэгэхээр манайхан чиний хүнтэй үед ингээл байл гэж хэлээд уран авцараа тармалж авцараад ашаантар нь уулгах чадах усуд байхгүй юу. Гэмтэн нэр энэ чинь нөгөө өн чи айгу чухал ингээл нэг хэлээд хармаа дэгийг ашаантар авцар заа үн дөрхлаар зарнаа гэж сууж чадах бол. Тийм учраас нийгмийг ингэж сэрэмжлүүлэх тухайн компанид одоо тэр технологийн горимыг шаардах энэ бол байх ёстой зүйл юм. Нөгөө талаас нь туулшруулад ерөөсөө манай хураа олборлохгүй. Атомын цахилгаан барихгүй гэдэг бол надад атомын цахилгаан барина гэдэг нь өнөөдөр яг маргааш барьчих юм биш л тань чинь. Нөгөө мэрэгчлэлтний болсон хүчнээ бэлдэн технологи судална, аль улсын ямар технологи ер нь ирээдүйд бид нар атомын цахилгаан барьж болох юм аа гэдэг ийм одоо зорилт тавих юм бол өнөөдрөөс болсон хүчнээ бэлдээд өнөөдрөөс технологи сонгоод сонгохын тулд чинь ямар дэлгүүрээс ч бараа худалдаа авах гэж байгаа биш. Тэр оронд нь бодоход бид нар Японоор бариулна гэх юм бол Японд мэрэгчлэлтний авилтгээд, Солонгост мэрэгчлэлтний авилтгээд, Америкт мэрэгчлэлтний авилтгээд, Оросд мэрэгчлэлтний авилтгээд, Францад мэрэгчлэлтний авилтгээд тэр бэлтгэсэн мэрэгчлэлтнүүд хоорондоо ярьж байгаа за эдний технологийн сайн талтай, ийм сул талтай тиймээс Монгол улс тийм байх хэрэгтэй байна. Тэр мэрэгчлэлтэн гэдэг бол аюул үнэтэй зүйл байхгүй юу? Харин ягаад ч юм одоо их сонирхолтой тохиолдлоор манай Монголд бол энэ цөмийн физикийн чиглэлийн мэрэгчлэлтнүүд ер нь 60-аад оноос эхлээд бэлтгэгдсэн. Тэгээд одоо тэр нэг чинь бараг л сүүлийнх нь үед дуусах гэж байна одоо. Тэр нөгөө ах トゥ угийн найрамдлал алга болсон тэнд очиж ажиллах байсан тийм. Тэгээ одоо шилжих юм бол тэр үеийн одоо энэ физикийн мэрэгчлэлтэн шиг мэрэгчлэлтэн бэлтгэх гэдэг бол өөрөө асар их хөрөнгө хүч зарсан асуудал. 5 хүүхдээ болгох чинь тавлаа мэрэгчлэлтэн болохгүй шүү. Ядч нэг ганц нэг гайг гарч ирж дөрөв нь яг хөө тэгээ дунджаар ингэ явна. Гэх мэтлэн ингээд тэгээд одоо ялангуяа ийм сургуулиудын төлбөр эднэрх өндөр байдаг. Тэр хүний чинь аваач тэр одоо цацраг гэдэг бодистой ажиллуулна, лабораторийн тоног төхөөрөмж гэдэг асар үнэтэй юм дээр ажилладаг учраас бол бас харьцангуй мэрэгчлэлтэн бэлтгэх зардлага өндөртэй. Та ярьлаа шүү дээ Францад одоо 80% цөмийн нэгээс эрчим хүчин гаргаж авч байна тийм үү? За тэр шумбагч үлгүүд. Тий. Осолдсон дэлбэрсэн тохиолдол байхгүй тийм шумбагчтай бол. Францын технологи сайн байна. За Японд цунами болсон. Яг нь тэр талаар би судалсан. Японы технологич гэсэн бас их найдвартай сайн технологи гэж ярьдаг тийм. Тэгэхээр бол энэ бол Японч бол газар хөдлөлийн идэвхтэй байсан. За цунами гэж бас нэг юмтай юм. Хоёр одоохондоо Монголд байхгүй хоёр давч хөвчин зүйл байна шүү дээ. Тэгэхэд сая одоо Фукусима дайчи гэдэг шүү дээ. Тэр станц чинь бол тэр өндөр одоо 40 м өндөр ус орсон тийм. Тэрийг даагаад ганцхан одоо Япончуудын хийсэн алдаа бол их цахилгааны их усүрг бол хөрөлтөө системээр ажиллуулж чадаагүй байхгүй юу? Реактор чинь хөргөж идэх системээс ч усан сэлэлж идэг тэр системээр ажиллуулж чадаагүй байхгүй. Тэр системийг ажиллуулдаг цахилгаан байхгүй болчихгүй юу? Тэгээд тэрнээс болоод нөгөөх нь халаал. Тэгэл аргаа орхлаараа далаа ус мос яагаал ингээл янз бүрээр үзээ одоо ч гэсэн тэр юу яагаагүй байна. Одоо ч өөр дагавар нь арилаагүй байна. Тэгээд энэ бол яг хөглөөр бас л одоо том сургамжилтай. Нэгдүгээр бол энэ станц бол залуу станц биш. 70-аад оны үед баригдсан гэдэг чинь одоогоос 40 жилийн өмнө технологиор баригдсан. Одоо ч үтгэл 50 жилийн өмнө технологиор баригдсан гэсэн үг шүү дээ. Нэг барихаас нэг 5-6 жил болно шүү дээ. Тэр одоо 60-аад оны технологиор баригдсан станц нэгдүгээр. Хоёрдугаар бол цацрагийн хяналтын системийг өндөр болчиход ингээд бас хэлүүгүй гэдэг. Нарийн болчиход. Түүнээс одоо яг тэрнээс болоод одоохондоо шилжих юм бол хүн өвдөөл гэдэг юм одоо тэгчлээ ингэчлээ гэсэн одоо гомдол гарах юм бол энэ чинь бол нөгөө хөрөнгөтэй орон юм чи мөнгөөр л ярина шүү дээ. Тийм учраас одоо тэгж байгаа юм алга зүгээр одоогор бол нэг 10-15 км орчмын ийм нөгөө аюулгүй бос гэж яриад байна шүү дээ. 10-15 км ч аюулгүй бос байгуулчихвал ингээл байж байгаа зүйл. Ураны олборлолтын дээр манайх нэг одоо би хэлж байна яг манай хилийн хажуу талд байж байна гэдэг. Тэгэхээр чинь хилийн хажуу талд одоо Оросууд дэлхийн эхний 5-д ордог үйлдвэр. Пираргоны тэр уулын хэмээ үйлдвэр гэдэг юм. Тэгтээ бараг тэр нэг хотын нэрээр Карасаканис гэдэг илүү яадаг юм. Манай
хилээс цааш 80 км газар байгаа юм. Тэгээ тийм том үйлдвэр байж байна заа юу. Тэгээд одоо тэр чинь тэгэхээр чи манай дарамт тусал дарамтынхаа одоо тэр хойд 90 цаа маах бол ерөнхийдөө танай нэг манай ямсрын найрагч эдгээр бол ерөнхийдөө хордлох болцсон байх хэрэгтэй байхгүй зүгээр л. Одоо мартаа орчимд чи манайхан дээр юугаар навцрал нэг цацрагтай юугаар навцрал нэг төмөр мөрөнд навцрал гараж мараш барьсан байлээ шүү дээ. Зураг үзчихсэн тийм байна гэдэг. Хоёрдугаар сая одоо Улаанбаатарын асуудал одоо нэг айгүй маргааны нэг гэрүүл яалин болоод байна шүү дээ. Тэгээд цөмийн газар ч гэж газрын ерхий сайд ч гэж сайд тэр чинь юу яах вэ? Үнэхээр л цацрагаар хордсон болвол тэр хордсон бол чинь өөрөө цацрагийн хадгалал байж байгаа байхгүй юу? Одоо бид нар ярьжсэн манай урд хил дээр айгүй тэгүн дээр нарийн Америкийн багаж байдаг гэж. Тэр нэг манайхыг нэг цацраг идэвхтэй бодтой гэдэгтэй биш. Ер нь яг дөнгө шинээр хөгжиж байгаа орнууд нөгөө цэмийн зэвсэг дамжуулах юм юу болчих вэ гэдэг. Сэрэмжлүүлж гэсэн юу байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр одоо хүүхэд туяаны имчилгээ хийлгээд ирсэн хүнийг л мэдэрдэг байх ч юм. Ернийх нь нарийн дээрх юм бол туяа имчилгээ хийлгсэн хүмүүнтэй бол ойртод мордод байх юм бол биш байхгүй. Ойлгож байна тэр чи өөрөө дотроо нэг цацраг хэмжсэн байна гэсэн үг биедэн. Тэгээ одоо сүүлийн үед бас энэ цацрагийн тунгаж жижиг тунгаар уулгадаг тийм имчилгээний аргууд гарсан. Тэгэхээр тэр туул монгол чинь өгөхөд эхэлсэн бол тэр чинь ингээл шууд батгээл биен дээр ингээл тавхталтай чигнал гараад ирэх хэрэгтэй байхгүй. Тийм имжил хийсэн болов? Хийгээд тэр нэг гаюуч байхгүй юм чинь. Цөмийн газар мэрэгчлж аж зүгээр юугаа хэлчихэл харсан шүү дээ. Энэ бол юунаас артааг байна. Ураанаас болоогүй байна гэдэг нь хэлж байгаа юм лээ. Тэгэл болоо тэгээ болоогүй бол бусдад тэр мал нэмлэг гэдэг юм юу гэдэг нэмлэг биелоны хийлгээд нэр шүү дээ. Тэрийг хийх нь бол тэр өөр хариуцсан газруудын ажил байхгүй юу. Тэр цөмийн газрын ажил ерөөсөө биш. Тэгэхээр цөмийн газрын ажил одоо энэ дээр буруутаад байгаа. Тэгээ нөгөөдөл нь өөрсдөө хамгаалаад нэг олигтойгоо хэлчих чадахгүй. Ер нь бол бодлого Монгол улсын одоо цөмийн эрчим хүчний асуудлаарх бодлого бол хууль байгаа тийм үү? Хуулинд тохиолдсон. Тийм. Олборлно. Ашиглана. Олборлно, ашиглана. Цөмийн нэрийн тухай хууль чинь зорилго ерөөсөө тэр цацраг идэвхт ашигт малтмал одоо тойрон бүлгийн элемент гэдэг. Тэрийг ашиглах, олборлох, хяналт тавих толботой эрх зүйн асуудлыг бүгдийг зохицуулсан юм байна. Гэхдээ одоо энэ цөмийн эрчим хүчний асуудлыг, энэ уран цацрагийн асуудлыг эсэргүүцэж байгаа энэ иргэний нийгмийн байгууллагууд тийм ээ. Монгол улс уран ашиглахгүй явах болцоо байна. Заавал тэр урааныг ашиглаад авах шаардлага алга. Тийм асуудал. Гэсэн тийм асуудал тавьж байгаа. А дээр нь нөгөө цөмийн хаягдлын асуудлыг маш ноцтойгоор тавьж байна. Тэр цөмийн хаягдлын асуудал одоо тэр яагаад тэгэж их шууган тарьсан бэ гайхаад байгаа юм. Энэ бас нэг манай сайруудын тэнд очиас юм шиг байгаа. Ярьж барьж үдсэн юм шиг байгаа. Тэр нь бол үний юм шиг байгаа. Ягаад бол би өөрөө яг салбарт ажилладаг хүн биш учраас мэдэхгүй л да зүгээр тийм асуудал. Цөмийн хаягдал манад буршлын үед бол бодлоо. Энэ болцоог үзвэл ягаад гэвэл манайх чинь бол далаад гарцсан. Хоёр хөрштэй өөрөө дамжуулж авцсан шүү дээ. Ойлгож байна уу? Орос цаавыг мөн хятадаар дамжуул. Энэ хоёр тэрэг хортой ачааг нутаг дээгүүрээ дамжуулан өнгөрүүлэх үгүй юу? Гэдэг бол өөрөө бол асар үүдтэй асуудал байхгүй юу? Одоо жишээлх юм бол тэр манай бэни компанид юу ороо цацрагт үүсгэр Америкаас ясаа оруулж авчирч өгсөн. Тэгээ чинь бол төмөн юм болсон шүү дээ. Зөвхөн одоо жишээлх юм хятадын тавирын чайнаар гэдэг шүү дээ. Тэр л тийм цацрагт үүсгэр тээвэрлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгж чад яг тэр үеийн 2008 он ч лүүд тэр нэг олимп болж исэн. Олимпийн одоо үеэр гатч нутаг дэвсгэр дээгүүр аюултай ачаанд орно шүү дээ. Аюултай ачаа тээвэрлүүлэхгүй гэж байгаа. Уг нь бол одоо харандааны дотортлын бал байдаг шүү дээ. Тэр шиг юм байхгүй. Тэр яг нэг гадна талын хуйг хамгаалт гэдэг нэгсээр бол нэг жижигхан бид нар онгоцон жирээ явдаг цөмгний данил юм болж байгаа байхгүй. Тэрийг л Америкаас оруулж ирэх бүтэн жилийн процедурын асуудал байгаа байхгүй. Манай энэ засгийн газар зөвшөөрөл авна. Америкийн засгийн газар зөвшөөрөл авна. Тэгээд дараа нь захиалж хийлгээ. Манай улс бас тийм орд нэгдлийг бас дамжуулдаггүй тийм ээ. Манай хот дамжуулахгүй, дамжуулан өнгөрөх хуулиар хорцсон бас. Нутаг дэвсгэр дээр байршуулах дамжуулан өнгөрөх хориот. Тийм учраас бол тэрийг нэгэнт хууль нь гараад батлаад хоригдсан юмыг бол одоо хөндөд тавиад байна шүү дээ. Манай цөмийн аялал булах гээд байна гэдэг энэ асуудлыг гаргаад тавиад байгааг би ойлгохгүй нэгдүгээр. За хоёрдугаар ер нь урааныг ашиглахгүй байл яа дээ. Тэр дээргүй хэлж шүү дээ. Нарав байн, салхи байн, нүүрс байн гэдэг ингээд байна. Гэж энэ уран бол өөрөө стратегийн төв байд. Өөрөөр хэлбэл дэлхийд нэг 430 гэдэг реактор байгаа. Цахилгаан зүйл
430 гэдэг юм биш 435 430 гэж одоо 430 цаглаас станцаар 430 нөгөө бусад үүсгүүрүүдийг бол тоолох байгаа шүү дээ. тооцохгүйгээр. Тэгэхээр тэр 435 гэдэг чинь яаж юм бэ гэхээр бид нар Японы ч юм уу одоо юу гэдэг нь одоо манайхаас аль улс авах нь Франц ч юм уу те нэг атомын захиргааны станцын нь одоо хэрэглээний уран байж түлшээ шүү дээ. Тэрийг ингээд экспортлдог болно гэдэг бол тэргээр тэжээлгэж байгаа тэр бүхэлдээ одоо хотч байд юм уу муужч байд юм уу тэрэнд бол нөлөөлөлттэй болж байгаа байхгүй юу. Энийгээр стратегийн чухал төгөөд. Тэгээ уран олборлол экспортлдог улсууд маш цөөхөн. Одоо өнөөдөр Орос гэхэд өөрийнхөө гэр зэг хангаж чадахгүй байгаа шүү дээ. Өөрөөсөө гэр зэг хангаж чадахгүй дандаа нэг юунаас нөхөж яваа юм. Нөөцөөсөө ингэ нөхөж яваад байгаа дөрөв ширүүл бол. Цэник тушуунуудыг авч чадаа. Тэгээд тэрийг дахин боловсруулалт хийгээл хуучин нөгөө жорлцсон юм шүү дээ. Тэрнээсээ гаргаж гараад болгоош яг өөрийнхөө гэр зэг хангаж чадахгүй бай. Тэгэхээр өөрөө энэ бол стратегийн төв гэдэг. Манай цөмийн нэрийн тухай хуульдч орсон. Энэ бол стратегийн төв гэдэг. Тийм учраас ураны бүх орд бол стратеги орд байна. Уран олборлох ураны тэр ордоор ашиглаад хамтарсан үйлдвэр барих юм бол тэрний юу нь бол хэрэг хувийн компани гэж шүү дээ. Одоо арай олборлоод эхлэх юм бол 31% нь билүү 30 гэдэг үг нэ да. Үн төлбөргөө Монгол улс шийдчих хэвээр. Одоо бид нар ойлгох гэдэг чинь мөнгөөр аваад шүү дээ 34%. Ураны хуулийн дээр шууд тэгээд тусгацсан. Манай хуучин одоо мардаа эднэр социализмыг нэгдсэн байх юм бол 51% нь шууд үн төлбөргүйгээр Монгол улсын засгийн газар эзэмшин. Энэ бол маш чухал заалт. Хоёр дахь одоо чухал заалт нь юу гэхээр тухайн компани хувьцааныхаа 5-аас дээш хувийг хөдлөх юм бол ингэсэн тохиолдолд Монгол улсын засгийн газрын зөвшөөрлөгөөр хийж болохгүй. Гэт ингэж одоо энэ хаа ресурсыг гээд хэрүүл тэрэлдэ. Хаа ресурсыг чинь нэг 19% нь Оросд өгнө гэдэг. Хятадд өгнө гэдэг ингээд хооронд аялцуулж ягаад Хятадтай юу хийсэн байхгүй юу? Орос хадамжийн бол улсын төсвийн компани шүү дээ. Төрөмж компани байхгүй. Тэгэхээр улсын төсвөөс мөнгө гаргаад Канадын биржтэй байршуулсан байхгүй юу? Тэгээ хилцэлгээд яваад байсан чинь Хятад байршуулаад тэгээд чинь нэг хоногийн дотор нэг жив зөөнөө нүг бараг 15 юм 20% өсгөөд. Тэгээд Хятад зархаар хилцэл хийчихгүй юу? Тэрэнд бас манай сайрч оролцсон юм шиг байна. За юу. Тэгээд яг тийм 2 сар санагч нэг цагаалаа манай илүү байсан. Хүмүүс ингэ божигнжид тэр үеэр хийдсэн. Яг манайч нэг хууль гарцсан байсан юм чинь. Танах тэгвэл манай зөвшөөрлөгөөр 20% хөдлөх гэж оролцсон байна гэж хэлээд хайр сурсан юуг нь яачихгүй. Лиценз өгчөнгөл гайцсан. Тэгэл одоо тэр чинь олон улсын арбитрын шугуур ингэ яваад байгаа. Тэгэхээр бол стратегийн түүхийдийнх нь хувьд бол бид нар ураныг бий болоод гэж одоо олборлох хэрэгтэй. Төвшин нүүрс бол хаач гэдэг нүүрс учраас бол өөр манайхыг нүүрс өгөхгүй өөр газар авчихсан шүү дээ. Тэгэхээр уран бол тэр утгаараа стратегийн түүхэд олборлох шаардлагатай нэгдүгээрт. Хоёрдугаарт бид нар угаасаа энэ цөмийн гүрнүүдийн хүрээлэлт байгаа. Өнөөдөр шилхэн би хэлж байгаа Орос гэдэг чинь одоо энэ житэд одоо ахаал 2 ургаан нэмж ашиглах гэж энэ ураны. За бакал энэ гаргал уран энэ үхэн юмд л байгаа шүү дээ. Манай мардаа цаахан талд л байгаа шүү дээ. Энэ хооронд юу яадаг цацар идэвхтэй аймаг гэж ярьдаг. Тийм цацрын энэ байгалийн цацар гэдэг фон гэж ярьж байгаа юм л тэрнийхэн дэр. Тэгэхээр за мэдээж хэрэг бид нар одоо хондоо шилжих юм бол яаж жагсаад яаж үзээд юуг бол татгалзуулж чадахгүй. Оросыг бол зүүн хөтөлбөрөөр татгалзуулж чадахгүй. Бүгдээр Хятад бол өнөөдөр бас энэ өснө нэмэгдэж байгаа хэрэгцээг хандуул атомын захиргааны станц шинээр барьж эхэлж ийн барьцсан байна. Цөмийн зэвсэгтэйж болцсон. Тэгэхээр одоо манай хоёр талдаа хоёр цөмийн зэвсэгтэй энэ шүдэг хүрэлцүүлсэн орны дунд байж байгаад бид нар одоо хондоо ерөөсөө тийм хэрэглэхгүй гэж хэлдэг бол өөрөө. Тэгээ одоо Казахстан бол одоо ураны маш том олборлагч болж байна. Тэгэхээр чи ингээд эргэн тойрон байна шүү дээ. Тэгэхээр бид нар эргэн тойрон байж байгаа энэ болцшгүй осол харлаа гэхэд амдаа маск зүгээд нэмэр байхгүй хилээ чангалаад нэмэр байхгүй цацаргуулгүй сонгонол ороод байна шүү дээ. Тэгэхээр бид нар яг эднэртэй энэ жацсуу технологи эзэмшигч байж эднэрийн үйл ажиллагааны хяналт тавьж чадсан шүү. Тийм байна те. Гэхдээ би зүгээр яг төрийн бодлого гэдэг юм уу? Цөмийн эрчим хүчний асуудлаарх төрийн бодлогыг бас тодруулжсан юмар байна л да. Одоо тохиолбол олборлол нь ашиглана гэдэгт яг ямар үйл ажиллагаа багтж байгаа. Одоо тохиол бид нар цөмөөс эрчим хүч гаргаж авах юм уу? Эсвэл цөмийн зэвсэг хийх гэдэг юм уу? Эсвэл зүгээр л тэр шар номт хийдэг. Одоо тэгэхээр экспортлох гэдэг юм. Тэгэхээр ерөөсөө засгийн газрын мөрөн хөтөлбөр тусцсан. Засгийн газрын мөрөн хөтөлбөр гэдэг чинь бол улсыг бол баталж байгаа хууль гэсэн үг шүү дээ. Манайх бол ураны олборлолтыг бол юу хүртэл явуулнаа.
шар нутаг хүртэл явуулнаа. Ингээд юу яцсан. Тэгэхээр одоо манай цөмийн нэрийн хууль маш сайн хууль. Яг л энэ хуулийг батлахын тулд олон улсын цөмийн нэрийн агентлагийн мэргэжилтнүүдийг авчирж байгаа, зөвлөгөө авч байгаад харин өстой нөгөө нэг юу гэдэг вэ манай их хурлын гиндүүл хөтлсөн гэдэг. Харин нөгөө олон талын янз бүрийн санаа ороогүй учраас яг л нэг дэлхийн стандарт байдаг бол гарсан байхгүй юу. Хоёрдугаар Монгол улсын төрөөс цөмийн талаар баримтлах үзэл баримтлал гэдэг улсын хурл бас баталсан. Тэр үзэл баримтлал дотор нь юу гэж нөхөөр бол манай хол цөмийн энергийг эзэмших шорон болно гэдэг чинь бид нар цөмийн зүсэггүй ус болгоно зарласан чинь бид нар атомын бүх хийхгүй гэсэн. Тэр өөр юугаар ашиглах юм гэхээр эрчим хүчний зарлагаар ашиглах гэж шүү дээ, тийм. Тэгмээс ийм төрийн бодлого нь маш тавтар гарсан төрийн бодлоготой. Нэгдүгээр, хоёрдугаар тал бол энэ хүмүүс бас буруу ойлгоод байл одоо манай энэ алдартлага гэдэг энэ хөндөс нисгий хажууд бол энд чинь одоо нөгөө манай энэ үүсгэрүүдийг хадгалдаг барьдаг юм газар байт юм л та. Стоп контор гэж яриад байгаа. Байдیں۔ Тэгээд энэ дээр уг нь одоо нэг жижигхэн тийм лаборатори байгуулъя гэдэг уг нь улсын төсөө мөсөдөр ярьсан чинь нөгөө чинь яг нэг хаягдл бууршлах нөгөө юм хийх гэж нэг хардаад байна. Уг нь бас манайх ингээд энэ дээр жижигхэн лаборатори бариад стандартын шаардлага хангасан үүсгэрүүд хийдэг дотроос нөгөө хэд дахин боловсруулалт хийгээд ингээд хийдэг болчихвол бид нар гаднаас нэмж юу цэцрэгдэх үүсгэр оруулж ирэх шаардлагагүй болох байхгүй юу. Тэгмээс тэр бол маш ажил бүгдэлтэй байгаа. Энийг тэгээд сайхан ойлгуулад хэлээ те. Тэгвэл одоо ингээд нэг газар хэрэглэжээс үүсгэр хэрэггүй бол аваад хэлж навж хийж чадалцж шүү дээ. Тэгэл тэрнээс арай бага хүчин чадалтай тий. Дахиад нэг үүсгэр хэрэгтэй болгонгоо дахиад гаднаас дахиад аваад ирнэ гэдэг чинь ингээл 1 2 гэж явсараад одоо би хэлж 1600 үүсгэр байгаа гэж энэ чинь тэгэл цаашаа тоон нэмэгдээд байна гэсэн үг байхгүй. Хэрвээ бид нар энэ дээрээ түшгэлсэн жижигхэн лаборатори гэж яриад үйлдвэрлэхээр айгуул буруугаар ойлгосон. Лаборатори орчих юм бол нөгөө хуучин ашиглажсэн үүсгэрүүдээс хондоо шилжих юм бол эрдэнэтч байт юм уу хөдөлт ажилласан хүчтэй үүсгэрүүдээс жижигхэн лабораторид хэрэглэх жижиг үүсгэр гаргаад авчих байхгүй. Тэгвэл өөрөө дотроо тэр нэг захиал гарна тунгийн даруулаад ирээд халцаад тэр ч одоо их хурлаар мгаачих шиг бол нөгөө засгийн газрын мөрөн хөтлөлт байх хэвээр төссөн байх хэвээр. Тийм зүгээр яг төсвөн явж ясныг л хамгаасан баг. Тийм ер нь засгийн газрын юунд одоо мөрөн хөтөлбөрийн мөрөн хөтөлбөр шүү дээ. Тэн дээр байгаа энд одоо тийм юм. За энэ засгийн газрын мөрөн хөтөлбөр дээр нөгөө шар намтаг хүртэл олборлоно гэсэн байгаа шүү дээ. Тийм технологийн процесс. Тийм. Тэр процессууд ч одоо тухайлбал газрын гүнээс гаргаж авчирж ирээ шар намтаг болгох хүртэлх энэ процессоос ямар хог хаягдл гарах юм? За янз бүрийн хог хаягдл гарнаа. Гэтэ одоо би өөр яг юуны хүн биш л дээ. Манай монголч хүн болгон бүх юм мэддэг байхгүй. Би бол тэр яг урааны үйлдвэр дээр очиод нүдэрээ хардсан биш те. Урааны бол хоёр аргаар олборлдог. Ил арга гэдэг нь одоо хонд энэ тэр аргун гэдэг шүү дээ. Карасна камс гэдэг ил уурхай аргаар олборлдог. Ил уурхай аргаар олборлсон тохиолдолд бол яадаг вэ? Ардон гэж хийгээд юм бас. Инертний тийм бодис байдیں۔ Тэр нэг уурхай дотор тунаад бас ордуулах тийм. Одоо зүгээр хийсэн явчихдаа дахиад нэг ухаалаар чам мангар юм биш тэр дотор хүн дэлмэд чээс үлдээд байдаг. Тэрийг одоо нэг цэвэрлж явах яаж сармуулж явах тийм арга хэмжээнд. Энэ Француудын яриад байгаа бол гүний аргаар олборлно гэдэг байна. Одоо ариаваг яриад бол гүний аргаар олборлно гэж одоохондоо бол миний ойлгож байгаагаар ариа бол зүгээр хайгуул хийж байгаа. Хайгуул хийгээд ашиглалтын лицензийг авцсан байгаа гэж бодож байна. За. Ашиглалтын лиценз авцсан гэдэг чинь одоо нөгөө уурхайн үйлдвэрийн өмнөх туршилтын юу хийж байгаа гэсэн үг. Туршилтын одоохондоо тэр шарнуудаа гэртед нөгөө нэг зургатаар тэгшвэр өрцөн ингээ харуулад байлаа бол тэр өмөрөөс алдарсан баг. Тийм хийж байгаа. Тэгэхээр тэр процесс нь одоо өөрөөр хэлэх юм бол одоо нөгөө алттайгаа цаанадгээ гараад ирж шиг мөнгө ус гэдэг. Тэр нь ямар юм байд юм бол би яг өндөө сайн мэдэхгүй байна. Гэтэ хүйтэн дэний үед бол монголчууд харьцангуй сөрөг мэдээллийг маш их авсан л да. Технологи нь найдвартай биш гэдэг дээр хүртэл манайхан маш их хөндлөлтэй байгаа тийм. Тэгэл хоёр төрлийн атмосферын станц байна. Нэг нь бол одоо тэр Чернобыль, Фукусима дайчиж гэдэг юм одоо хэдэн гигавайт, 8 гигавайт, 4 гигавайт гэдэг чинь одоо гаргаж байгаа эрчим хүчнүүд бол манай ТЭЦ дөрвөөс за 4 гэдэг чинь бол 10 дахин том бараг 8 дахин том болох гэдэг шүү дээ тийм том станцууд нэг хэсэг байна. Өнөөдөр дэлхийн нийтийн бас нэг сонирхолтой очиж байгаа юм бол жижиг реактор одоо тэр шумбагчтар тавьсан нэг реактор шүү дээ. Энэ чинь нэг 190 мегаватт ч юм уу хүчин чадалтай. За 60-аас 100-ийн хоорондох нь бол одоо нөгөө цөмийн хэлээр бол микро гэдэг нь бичил гэдэг байгаа. Энэ реакторууд бол ямар ч аюул байхгүй. Авцараад одоо болчих одоо нөгөө завин дээр тавьчихвал хэдэн жил ингээд яваад байна шүү дээ. Тэр шиг юм байхгүй юу. Тэгэхээр манайх шиг орны хувьд л ухаанда их хайгаад өвлөд жижигээс авцараад
Одоо шилхэв нэг жижиг реактор 60 мегаватт гэж байна шүү дээ. Одоо за яг бүр 100 гэх л уцаар тавил л да. Дундаж энэ 60 хамгийн бага нь 60 хамгийн их нь одоо 180 орчим байна гэдэг шүү дээ. Дундчаар 100 гэх хавцаар тавихад 5 жижигхэн тэг капсул авцрал тавихад л одоо тестер юу гарах нь шүү. Тестерийн захиргааны гарах нь 5 ширхэг авцар тавьж байгаа. А тэр 5 ширхэг нь бол ухаандаа жоохон юм байхгүй юу? Тестерийн яндангийн 5 ширхэгтэй харьцсан шиг юм байгаа ш тэр чинь. Тэгэл авцар тавьж байгаа. Яагаад гэвэл гаднаас юм хэрэглэхгүй. Одоо энэ 5 дугаар захиргааны станцын тэр хөлийн гол барина гэдгийг бол үе чадахгүй гэж бодож байгаа. Яаж чадахгүй гэж бодож байгаа ч тэрэг нүүрсийг үнсний яах. Одоо бид нар зүгээр энд л хараад байгаа болохоос тэр могооноор л нүүрс ачил тестерөөр ороод ба шүү дээ. Тэгээ нөгөөх нь усаар зөөгөөд тэнд нүүрсийн том одоо энэ туулын арталч нэг том далангууд ба ш нүүрсний хаягдлууд. А тэнд барьчлаа тэр үнсний хаягдл хаана гэж тийм гарах юм. Улаанбаатарын бүтэн намнуулаад ингээд хоолоохоор татаад энэ тестерийн хантай нийлүүлэх юм уу? Тэр явдлаа одоо би бодож байгаа үнсний агуулгах газар байхгүй. Маш олон хүмүүсийн одоо эргэлзэж, тэргэлзэж байгаа мэдэхгүй байгаа нэг асуудал байна л да. Тэрийг би танаас мэрэгжлийн үнийч хувьд асуух гэдэг. За сэргээгт хэрчим хүч. Цөмийн эрчим хүч гэдэг ингээд хоёр өөр их усүр яриад байна тийм үү? Тий, хоёр эсрэг хоёр юм. Аль нь ашигтай юм бэ? За үүндээ сонсноор болдог бол сэргээгт эрчим хүч нь ашигтай. Байж болно. Гэтэ өнөөдөр сэргээгт эрчим хүч бол өөрөө асар өндөр өртөгтэй зүйл. Нэг сэргэгт болно. Хоёрдугаарт бол ашигтуулын процент их багтаа. Маш их хийг барьж ижил ухаандаа нэг юуны хавцаа хүрэн шүү дээ. Одоо сая асар их хөрөнгөөр барьлаа шүү дээ. Нэг 50 мегаватт станц бариад байна шүү дээ манай энд. Нэг төсрэг. За дараагийнх нь бол усан захиргааны станцыг бид түрүү ярьсан нэг үржилшимтэй газар гэдэг манай тэгээд бас бариад ухаард нь том голч одоо орчод шүү дээ. За гурав дахь нь бол одоо нарны батарей гэж яриад шүү дээ. Нарны батарей бол өөрөө асар үнэтэй зүйл. Асар их захиргаан зарцуул. За юу одоо газрын хаврал метр ордон шүү дээ. Тэгэхээр өөрөө их үнэтэй зүйл байхгүй юу? Тэгээ үнэтэй хэрнээ ашигтуулын процент маш бага. Одоо өөрөөр хэлэх юм бол тусж байгаа нарны энергийн 10-15 орчим хувийг л захиргаан бодгож гаргаж байгаа. Гэхдээ цөмийн эрчим хүчийг ашиглахад бас их өртөг орно. Цөмийн эрчим хүч бол ашиглахын тулд бол өртөг орно. Бага. Бага. Нэгдүгээр хоёрдугаар станц байгуулах. Ерөөсөө манайх бол мэдээж хэрэг би бол бодож байна. Тийм юу барихгүй байна. Тэр нэг Фукушимада чимэч тийм том юм барихгүй байна. Энэ ихний ээлжинд бол жижиг реактор л авах байна. Миний сайн хэлдэг тийм бичил реакторууд гэдэг шүү дээ SS гэдэг. Тэрийг л авдар тавих байна. Тэр бол нөгөө удалдаа авчих гэсэн үг шүү дээ. Бид тэрийг хийж чадах ч үгүй. Чаддаг бол дэлхий дээр 2-3 хүн байна. Чаддаг дараа уулзч чаддаг зудлж авцраад газар болчих. Газар булаад тэгэл хоёр үзүр аргаал залгачих. Тэгэл яг тэнд хяналтаа тавина. Тэгэл 10 20 жил бол 10 жил ажиллана л да. 10 20 жилийн дараа нөгөө юуг нь солино. Дотор нөгөө төлшин. Ийм л асуудал. Тэгэхээр энэ дээр бол барин байгуулна гэдэг нэг бүтээл байгуулалт юм байхгүй ерөөсөө хөдөлж явахдаа харин хэнийхээ хөдөлж явах уу гэдэг л одоо зөв сонгох хэрэгтэй. Би ягаад энэ атом захиргааны станцын асуудлыг ингэж намайг зарим улсууд их орондоо хайргүй арайч хятад гэж хэлэхгүй байгаа маань хайргүй маргүй үзээд байгаа. Шалтгаан нь юу вэ гэхээр манай эрчим хүчний хэрэглээ асар хурдтай өсөж байна. Манай эдийн засаг өсөд байна гэдэг чинь эрчим хүчний хэрэглээ өсөд байна шүү дээ. Тэгэхээр бид нар эрчим хүчний шинэ их үүсвэрүүдийг асар хурдтай явах уу? Нэмэх хэрэгтэй байхгүй юу? Хэрэгтэй болж байгаа. Одоо энэ 5 дугаар станцыг барина гэж баг намайг сургуульд байхад баг норчлоо хаан жил улааны станц барина гэсээр байгаа өнөөдөр барайг усууж шавштай өгөл зогсож шүү дээ. Тэгмээс бид нар маш богино хугацаанд захиргааны их үүсвэрүүдийг ядаж одоо нэг өнөөдрийнхээ хэрэглээг давах хэмжээнд захирна. Тэгэхээр одоо хамгийн урдан арга бол ерөөсөө тэр мини реактор гэж яриад байгаа жижиг реактор авдаг болох асуудал. Яг зүгээр яг мэрэгчлэнүүдтэй ярих их амархан ярьдаг л да. Уран одоо юу гэдэг нь би уулуур хаахантай ч гэсэн мөрсөр уулзчлаасан. Энэ яг байдаг асуудал. Тэгэхээр би бол хэлээд байгаа. Эргэж утсан юм бол дэмий байт. Одоо шилхэн манай атомын захиргаасанд барих юм шиг, барихгүй юм шиг, уран олборлох юм шиг, олборлохгүй юм шиг ингээд ухаандаа шилэх юм бол барина л гэсэн бол зорилгоо тавиал манай 2018 он гэдэг юм 20 он гэхэд атомын захиргааны станцтай болно. Одоо та нар тэр ажлаа хийгээ судлаа. Чин бүр хариуц заагналт нь байж ш цөмнэрийн газар. Та нар ажлаа хийгээ судлаа, болсон хүчнээ бэлтгээ. Үнэ сургаа, үнэ шин судлаа, техник технологийн судлаа гэл ингээл өгч удаа чинь эргэж уцах юм алга шүү дээ. Би одоо нэг ийм юмдаар их гайхаад байгаа юм. Яг өндөр технологитой гадаадын 3 дахь орны заяа. Компани болохлоо манай иргэний байгууллагад очиад зүгээр ноолгоо, шаваал, ирэх гэдэл ингээд баг.
Оросынх ч байдсан одоо Эрдэнэтийн үйлдвэрд орчиж загнаж байгаа хүн хэн байгаа? Эрдэнэтийн цагаан тоосны асуудал масуулгүй зөндөө асуудал байдаг шүү дээ. Хэн ч агсахгүй, хэн ч загнахгүй тэр заа юу. За эсвэл одоо хятадын тэр нөгөө нефтийн Канадад ч намсаг болов. Тэр бэр чинь одоо тэр байгууллагч нөлөөлөл хэн ч ажиж агсаж байхгүй. Тэгэл ерөөсөл 340-90 тентач ороод ирд юм эсвэл одоо ингээл арай бай ч юм ороод ирэхлээр л очоод ерөөс энэ стан баллж энэ болгож өгдөг ингээд өгдөг. Тэгэхээр бол би зарим юмыг харддаг. Бас хардах хэрэгтэй. Тэр нотон тэр асаа Японы нэг сонир гарлаа марлаа гэдэг л шүү. Тэр чинь бол яг тэр уг гарал нь бол би судалсан л да. Анхын хүн байна те ягаад очих уу гэдэг. Тэр нэг аяйтал маягийн асуудлаар тавиад байсан. Тэгэхээр бол би бас сүүлийн үед ингэж харддаг байгаа. Ер нь Монгол улсыг уран олборлуулахгүй байх. Цемент технологи эзэмшүүлэхгүй байх сонирхол манай хоёр хуршид байдсан юм биш үстэй. Эсвэл Монголд 3 дахь чарны хөрөнгө оруулалттай 3 дахь хүч хэрэг орнуудыг хөрөнгө оруулалтыг оруулах байх юм байна. Тэр нь ингэж нэг холоо шидсэн чулуу энэ ч нэг их дээрээ шидсэн чулууд гэдэг нэг юунд гарч идэх ч гард магнат дээр тэрэн шиг тэр нь ингэж энэ дэргэний хөдөлгөөн бол гарч ирээд байгаа юм биш үстэй. Ягаад гэвэл энийг удирдаад ингээд зохион байгуулад ингээд чулуу шидэд байгаа улсууд нь очиод одоо нэг юмд одоо гаргаж ирж чал ухуулгал шүү. Монгол улсын газар нутаг бүгдээр ингээд гадаадынхан зартсан маа лиценз нэрээр. Гэвч Монгол улс дархан заастай газар. Нөгөө урт нэртэй хуулинд хамрагдах газар. Бус газрынхаа нэг бүгдийг хайх хэрэгтэй байх хэвээр юу байгаа. Бус нь бол 100% хайгуулсан лицензтэй байх хэвээр шүү. Уг нь улс хөгжих гэж байгаа бол. Тэгэхээр хайж ягаад олсон жоохон дараа л уурхай барьна үгүйсээ сумын газар нутгийг тэр чигээр нь хамарсан уурхай гэж байхгүй шүү дээ. Сумын газар нутагт бүхэлд нь хайгуул хийгээд энд нийгмийн баялаг байна гэдэг ашиглахаар бол тэр жоохон газар л ашиглана шүү. Тэг ийм л зарчим байхгүй. Тэгэхээр ч бол харин ч лиценз нь бага байна гэж бодож байгаа байхгүй юу? Хайгуулын лиценз бол бараг Монгол улсын одоо хондоо бүх газар нутгийг л хамарсан байна. Хөдөө орон нутгийн малчид маань онгон байгалаа хамгаалж юм газар нутгаа хуулмааргүй байна, бэлчээрээ талхлуулмааргүй байна тийм үү. Энэ бас үндэслэлтэй ашиг сонирхолтой зөвлөлт зөв. За оюутлага гэдэг том компани байна. За. Үнэхээр оюутлага Монголыг тэжээгээ явчих юм бол бос дуурхаануудын шаар бүх газар нутгаа ер нь талхалж ухчих хэрэгцээ тийм шаардлага нь юу байна гэж бас асуудал үүсдэг. Тэгэхээр эдийн засаг өөрөө өсөж байгаа учраас өнөөдрийг бидний ухаанд насаараа тэжээнэ гэдэг ойлголт өнөөдрийн нүдээр харж болохгүй. Нэгдүгээр. Хоёрдугаар эдийн засаг аль болох нэг салбараас нэг компаниас хараад байж болохгүй. Гэдэг ийм л хоёр зарчмын үүднээс л одоо нөгөө юмтай байл гэсэн санаа шүү дээ. За бид нар барууныхаа технологитой бай, тэр хөсгөлийн фосфоритын ордон үнэхээр одоо юу өдөр нөлөөлөхөргүй байвал тийм. Тэгэхээр бид нар нэгдүгээр тул хайгуулаа хийгээд Монгол улс шуутаг гэдэг мэдээ авчих юм. Чи Монгол улсын дэлхийн нэр хүнд үнц нь өснө шүү дээ. Энд чи унтаа байна нөхөргээд. За дараа нь ашиглах юмнуудаа бол дистралтай технологийн эзэмшиж байгаад ашиглах юмнуудаа. Экологи талаас нь бүх асуудал хандаж болохгүй. Би тийм байр суурьтай байдаг. Мөнгөтэй үежиж байгалаа хамгаална. Мөнгөгүй үежиж яаж хамгаалах юм дэр чинь. Мөнгөтэй үежиж мод тарина. Мөнгөтэй үежиж одоо далан байр зусмасаа нөөцлөн. Улаанбаатар ч одоо нөгөө юуг нь идчихсэн зүлэн бүлэг тарих мөнгөний идчихдэг байсан юм лээ шүү. Түүнээс Батуул гарч ирээд мөнгөний идэхээ байсан ч одоо цэцэн мэцэг дээр гой болчихж шүү дээ чинь. Яасан нэгдүгээр тул яг өмнөх дарга нарын үед хөрөх мөнгө барихгүй байсан байж болно. Хоёрдугаар тул ч мөнгөтэй болж цэцэн мэцэг тарьж шүү. Юу гардын бараад авах зүлэг тарих юм бол тархиах зохиол нүстэй чинь. Тэгэхээр бол экологийн асуудал гэдэг бол эцэстээ тэрийг арчлах, хамгаалах энэ бол асар их мөнгө шаардсан ажил. Мөнгө хаанаас олох вэ? Бас нөгөө юм ч хоёр талтай ш. Нөгөөхөө ч 30 мөнгө гаргаж ирээд нөгөө олсон мөнгөөрөө буцаагаад явах уу? Энэ байгаль экологийн асуудлыг шийдэн ш. Тэгэхээр үнгүүгээр шийдэгдэх юм жирөөс байхгүй. Ийм л юм байна. За бидний ярилцлагын маань цаг дуусч байна. Монгол улсын одоо цөмийн эрчим хүчний салбар маань олон одоо хөгжөөсөх тийм бүрэн хөгжих болтугай. За баярлалаа. Тэжрээгээ тэгээ та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Монголчууд бас энэ асуудлыг зөв ойлгож хүлээж авч байгаа хоо гэж тэгж боддоо шүү дээ. За ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Бидний ярилцлагыг тухлан сууж таалан хүлээн авсан үзэгч та бүхэнд ч гэсэн баярлалаа. Дараагийн солилцлоор дахин уулзлаа. Түр баяртай.